дэлхийд гайхагдах Монгол авиасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. За сайн байцгаана уу. Манай охин сонсгол хэл дээрээний бэрхшээлтэй. Тэгээ өөрийгөө одоо хурууныхаа үсгээр дохиогоороо танилцуулна. Сайн байцгаана уу. Би Ховд аймгаас ирсэн. Миний нэрийг Сэргэлэн гэдэг. Би 11 настай. Бүгдээрэнд нь хайртай шүү гэнэ. Манай охин 5 сартаа байж байхдаа ларын гитээр жоо хүнд өвчлөөд тэрний улмаас сонсгол нөлөөлөө. Тэгээд тэрнээс хойш ярьдгүй. Тэгээд эхлээд сонсгол их хүнд байсан л та. Далан стагаас ирсэн. Их өвөрмөц хүүхэд байгаа юм. Вирус ингээл хөдөлгөөн заагаад шууд тусгаж авдаг. Тэгэл би үнэхээр энэ хүүхдэд бас зааж болох юм байна гэж одоо шаваараа авч сургаж эхэлсэндээ Сэргэлэнд бол үнэхээр сэтгэлийн тэнхээ маш их байгаа. Охиныхаа энэ авьяаст би бас бахархдаг. Бусдаа адил байж чадсанд нь. Багшийн харагдах үзэх хэмжээний газар зогсоож байгаа дохиж болох уу? Илгүй яах вэ? Болно. Гайхамшигтай сонсголтой хүн шиг үжиглээ. Сэтгэл ингээд өвдөд ах юм. Харахаар. Гэтэ хайр хүрж гин, бахархж гин. Яг л хүн дуртай байвал хүн үнэхээр альва юмд дурлж чадвал өстой юу ч хорж дийлэхгүй гэдгийн л тод жишээ надад санагдлаа. Тэмүүлэл гэдэг энэ л байдаг бах амьдралд. Баярлалаа. Зүгээр гэхдээ хэрэг болчихсон. Надад бол зүгээр хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг л хийх шиг санагдлаа. Баярлалаа. Нэгэнт ийм сайхан төрсөн юм чинь зүтгээд хахаас өөр яах юм бэ тийм үстэй. Баярлалаа. Тэнцсэн. Баярлалаа. Миний санд ойлгомжтой тэнцлээ. Хүсэл мөрөөдлөө битээ яриа улам мундаг болоорой. Тэнцсэн. Баярлалаа. Хүсэл мөрөөдөл дүүрэн Сэргэлэн охин маань ёстой л нэг үзэгч шүүгчдийг байлдан дагуулж чадлаа.
Тэмүүлэл байхад юу ч саадуулж чадахгүй гэдгийг баталж чадсан алга нүдэн сэргэлэн охиндоо дахин баяр хүргэе.